За өдрийн мэнд. За миний би нэг онд хүнтэй уулзах гэж байна. 8000 жилийн дэртээс Төв Азийн өндөрлөгт гээд энэ үгийн маань манай энэ ах маань чи одоо ингэж Монгол их орноор явдаг гэж заавал энийгээ ярьж бай. За тэгээ манайха энэ нэвтрүүлгийг бүр дуустал үзээрэй. Энэ хүн юу ярих нь уу, яаж морь сурах нь уу гэдгийг сайн анхааралтай сонсоорой. За ах маань руугаад ирлээ дээ. За дэлхийн 50 гаруй улсын явж. Харин сургаж ирсэн агуу хүнтэй. Юу болсон суугаад байна хөө? Махчаан жидий гээд тийм нэг жоох хэмжээний бас нэг нэвтрүүлэг хийх гээд байгаа байхгүй. Тэгээд энэ удаа таныг аваад Баян дэлгэр сум руу тийш очингороо бас танд би бас эмнэг өмөр бэлтцсэн баг. За тий. Маха жанангаараа эмнэг өмөр сургана. Бүлгүүлэх юм уу? Бүлгүүлэх юм. Тий бүлгүүлнэ. За би ч одоо нэг морь мал бүлгүүлдэг хүн биш шүү дээ. Тийм. Уургалаа, чихтэй ингэдэг хүн биш. Наа чи яаж бичээд байгаа юм? Тий бичээд байгаа. Ямар муухай гэмтүүлтий. Даатаа яхад тэгээд явтаач нөгөө өөрөөхөө туршлагаар тэгэл нэг сургаал үзэндээ тий. Тэгвэл За ингээд манад ирчлээ шүү дээ. Харин тий. Ах нэг ойрхон яваадахыг гэдсэн чинь чи нарийн учраа хэлэхгүй тэгээд 100 км явж ил хотоос. Дүүн энэ чинь ингээд гэр бариад дунд дээр бит. Тэгээ одоо мэд чи ямар буцаа цухтаалтай шүү дээ. Тэгээд чи одоо энэ адууны хэмэрта олон сайхан Монгол залуучуудыг нэгтгэсэн том холбооны тэрүүн тэгээд ажил төрлөхийн хөөдрөг хүн болохоор дүүтэй бол үгүй гэх юмарч арга байхгүй тэгээд сайхан өргөнд нэрлээ. Ойрдон Монгол гэрт ирээгүй бас гоё биш. Энэ гэрэл мэрэл бас өрмөч хийсэн юм шүү. Тэг. Үгийнх нөгөө нэвтрүүлэг нь хөдөө гарч махчааны гэсэн нэвтрүүлэг өрөөтэй байхгүй. За. Тэгэхээр одоо хоёлаа махан эдэнгэрээ. За одоо тэргүүн өрхийн тэргүү эхлээд за яриагаа эхлэе тий. Би таныг анх уулзаад л 50 эдэн орноор явж хадуу мал сургаж байсан гэж тэгэхээр шууд л хүү нэрэ. Ямар мундаг хүн бэ гэсэн. Тэгээд нөгөө таас ярьжсэн шүү дээ одоо Монгол их орноор явж байсан үг баялгаа тий. Зөв бас яриад байжээг. Ер нь болохоор яг уу Монгол улс чинь бүх түүхийнхаа туршид дэлхийн ертөнцийн ерөөсө төр төсөйг 5-тай байгуулсан. Ийм одоо түүхтэй дээд одоо заяатай хүмүүсийн урсаж бид нар ч одоо хэдэн мянган жилийн тэртээ гэсэн. Миний үжил судалсан одоо миний надад эрдэм заасан багш маань болохоор одоо Баяр Магна гэж адуу судлаач доктор профессор хүн бай. Тэр хүн энэ ярдгаар миний одоо Монгол адууны тухай бас нэг 4-5 цуврал нэвтрүүлэг хийсэн 2000-ад оны эхээс дунд хүртэл. Тэр судалгаагаар бол дэлхийн 13 орн баталдаг. 6-аас 8000 жилийн тэртээ одоо мэдэгдэж байгаагаар. Тэгээд Азийн тэгш өндөрлөг газар буюу одоо бидний оршин тогтнож байгаа газар өвөг монголчууд анх нь адуу гэж эрдэмт адуустай учирсан байдаг. Тэгээд тэрнээсээ одоо гаршуулж болд юм байна, хүнд хээлтэй юм байна те. Одоо үр төлөйг авч болд юм байна. Сүүлдээ одоо өвөг монголчууд чинь адуу гэдэг амтныг унаж идэлж болд юм байна гэдэг. Ингээд одоо мэдснээс хойш тэгээд дэлхийн одоо хүн төрлөختөн нэг Монголын хошин оржонтой өгдөг штэ. Гахаа нүцгэн нохоо явган байхад л өвөг монголчууд анх унаатай болжээ. За ингээл одоо явган гүйцэгдэггүй байсан амтангуудыг иргэшээ. 5 ошоо мал тэ богсоогоо одоо явган отож барьдаг байсан бол хөөж намдаг ч юм уу юм болсон байна. Дайн тулаан гэд. Ер нь бол дэлхийд хөгжил авчирсан. Одоо саяхныг хүртэл бас бүх техникийн хүчийг морины хүчээр хэмждэг те. Нэг мотоцикл байсан 150 морины хүчтэй. Нэг машин байсан 350 морины хүчтэй гэж хэмждэг штэ. Тэгэхээр одоо миний үжил бол дэлхийн энэ хөдөлгөх хүчийг та бид буюу одоо монголчууд иргэшээдгээ гэдэг ингээд бүх насаараа одоо би 3 настай морины нуруунд дээр гарч өнөөдөр ингээд 54 одоо он гарвал 50 давцах жилдээ адуу гэдэг хэрэг амттай нөхөрлж хайрлж хүндэлж ингээд бүх амьдралаа
одоо өнгөрөөж байна да. Дэлхий дээр 256 хусгааны адуу байт юм байна. 256 хусгааны 256 төрөл гэсэн үг. Тэрнээс 117-г нь 2023 оны 12 сарын байдлаар би ингээд тооцоо хийж үзэхэд бид нэр 117 төрөл үйлдвэрийн Монгол хазаараар хазаарлаж Монгол залуучууд бий таваач. Гайхалтай. Одоо бол ярихгүй л болохоос юм ойлголцож байна. Ямар чадвар те. Ямар чадварыг нэг за хашаанд оруулаад нэг 10-20 минут болгоход болно. Осрлол имэйлэл тэгэл гараад ирдэг. Тэгээ энэ маань болохоор олон жилийн туршлага. Бас нэг энэ монголчуудын нэг увдис байжээ. Тэгээ тэр нь одоо за надад жоохон тогтчихэл гэж би боддоо. Тэрнээс одоо монголчууд бүгдөө л энэ олон мянган жил адуу хэрэгшээс юм чи бүгдэнд нь л тийм байсан байж таарах гэж. Ёо болио ядарж гэн би өвдөж гэн гэж хэлэхгүй байсаар ажгаал сайхан алагнуудаа анаал тэгэл буцдаг шүү дээ. Ер нь бол морийг яхаа зөвсөл энэ хоёр амгаагаар хэрэгшээгээл явчих тийм ээ. Тийм шүү дээ. Хилийн уруул хичнээн гоё торгон зөөлхөн мөлий те. Унганы уруул шиг зөөлхөн байлаа гэдэг шүү дээ. Дараа нь хүннүгүй үе олдороос одоо алтан дөрөө энэ төр олцсон шүү дээ. Анх одоо морины амгаанд 100 цаа хийж одоо амгаа хийж сурсан байна моринд. Сүүлд нь дөрөөлөх юм бол хэдэн өдрөөр ч юм уу болж болох юм байна гэд бас дөрөө өгсөн байдаг байхгүй. Тийм ээ. Тийм. Тэгэхгүй нөгөө өндөр дээр сандал дээр суугаад нэг өдөржин ингээ хөлөө унжуулаад ахаар нэг чинрээл бадаараа айгу хэцүү болдог штэ. Тэгэхээр хөл гэдэг юм чи юм дээр ингэж гიშгэж тавьж яаж нөгөө бадаарахгүй энэ байдаг юм байна л да. Одоо танаас нэг зүйлээ асуумар санагдчих. Адууны үнээр гэж чигтэй ихэн содон сайхан үнэр байна л да. Адууны үнэрийн талаар мөн одоо дэлхийн одоо улс орнуудын адууны үнэр адилхан байдгүй өөр байдгүй гэдгийг та нэг яриад байна. Яг Монгол адуу ямар үнэртэй, Америк ямар адуу ямар үнэртэй, Орос хятадх ямар ингэж яг ер нь судалж сонирхож байгаагүй юм. Сонирхож байсан гоо тийм үү? Гэхдээ бид нар хэзээ одоо олон удаа угааж цэвэрсэн ч гэсэн тэр үнэр бол ер нь бараг маний бол арьс махан байдаг баг. Би одоо сүүлийн үед ингээл адуу ингээл одоо хүмүүс яриа та нөгөө морь сургадаг гэсэн тий та тэгвэл тэрийг бараг чадахгүй матахгүй гэл ингэдэй. Тэгээ би ч одоо нас явсан ч гэсэн 90 хүн хэвээрээ шүү дээ. Тэгээ амьтанд одоо басуулаад байж болохгүй тэгэл зааж яалын тэрийг чи одоо энэ хашаанд л хийж гэл. Тэгэл яваад очиод наанаас нь дуурал эхлээл үнэртэй л эхэлдэг. Гараа үнэртүүлээл эхэлдэг. Тэгэхээр энэ хүнд нэг үнэр байна. Адууны тэр бүх адуунд бас бие бинийгээ таньдаг үнэр байж магадгүй. Сая одоо чиний асуухаар би бодож штэ. Адууны махцах идэхгүй зэ. Мэлчин бол зүгээр чиний найз л гэсэн үг. Адууны мах идэхгүй чиний найз л гэсэн үг ч та. Өнгөний чинь хардал жинжин байс хүрэж угаас адууны мах иддэг байсан гэж. Өнгөрсөн 2 жилийн өмнө л дээ. Гэрийнх шүнсэн дов дээр явжсэн. Өөр хүүхдүүд нь тэгээд ярьжсэн. Манай өвөө биднээс ерөөс адууны мах өгдөг байсан гэдэг. Адууны мах идэж болохгүй гэж ярьдагсэн. Одоо энэ бол уяа сурна заа. Ингээ уяа сургалаад энд одоо цоо юмнугээс анзарах шүү дээ. Энэ хүнийг ирээд ихтүүлгөө хүмүүс. За би дахиад мортойгоо тайлбарлая. Хамгийн хэмэршүүлтэй усуд бөхчүүд мөн үү? Мөн. Харваач нар мөн үү? Мөн. Тэд нар бүгдөө адилхан одоо бурхны ном одоо бөө мөрөглөөрөө хэмэр золбоогоо засж байгаа юу? Засж байгаа. Тэднэрээс арай өндөрт одоо энгийнээр арай наранд орхон тэнгэрт очиж чаддаг хүмүүс хий. Мортой улсууд байхгүй юу? Тэгэхээр мортой улсууд илүү гэж таарах гэж байгаа юм. Та бас аюу гоё зүйл тэнгэрт ойрхон гэж. Тэнгэрт ойрхон. Тий. Надад би ингэж тодорхойлсон байдаг. За нэгт одоо цастай, бороотой, шуургатай
Эдрисийн хүүтэн тийм ээ. Бүхэл цаг үед морио унаад л Монгол эр хүний төсвөр төвчээрийг харуулж байгаа шин. Шуурхтай үед уурга бариад адууныхаа цаадал явж хат ямар хэцүү вэ? Лабораторид үед хүүтэн үед тийм ээ. Тэгээд энэ зүйл гайхалтай байгаа. Тэгээ Монгол эр хүний төсвөр төвчээрийг харуулж. Тэгээ нөгөө зүйл нь би үгдгийг биднээсээ хүндэлдэг, дээдэлдэг, хайрлуу өдрүүлгэн гарч адуугаа дурандаж алсыг харж тийм ээ. Яг таны хэлдгээр нөгөө тэнгэртэй ойрхон очдог учраас тийм ээ. Монголын хамгийн хиймэрлэг хүмүүс. Тэнгэр заяа гэдэг чи бар тэрнтэй хамаатай ч байж магадгүй. Адуу салаа туурайтай амтан бол одоо хүний туусан газараар л явдаг. Адуу бол яаж явбал тэр оргилд хүрэх үү гэдгийг адуу мэддэг. Цөмбөрн туурайтай учраас. Миний өвөө цагшаа адууны цорвонд битгий хурж байгаараа гэж. За. Царвдаж болохгүй юм тийм. Хамаг эр хүний нөгөө Ямар хуухнагнаас ингээ бацтай адил шүү гэж надад ойлгуулсан. Одоо тэр өвөөс жоохон байхад. Тэгээ тэр маань энд үлдсэн. Тэгээд цорогдохгүй юм. Цорвдож, чихтэж тэгжсэн түүх надад байхгүй. Гайхалтай. Тэгвэл одоо маргааш яаж тэр имнэг 7 настай азар байна л да. Тий, азар одоо нөгөө юм ярихаар хуучны улсууд бол сайхан дэгс ярддаг юм байна гэж бодохоор одоо ингээд нөгөө техник хэрэгсэл хөгжсөн учраас гайхалтай. Үнэхээр бас сайхан. Би урд нь сонсч ирсэнгөө одоо ингээд цорогдч одоо бас болохгүй байна гэдгийг ярьлаа. Энийг би бүр чухалчлаж тусдагч пэйж дээр тавина. Үе тарин болчиж нөгөө бугуулдаж ингэж нөгөө шургуу хөхтэй татаж унгаадаг байсан бас болчихсон. Тий. Энэ ингэсэн. Би одоо 13 оноос хойш манай Монголын ядуучдын албаа байгуулагдаад тэмцээн уралдаан хийгээ. Тэгээ хамаагүй татаа. Тэгээ би 17 оноос хойш Хинтээ аймгийн ядуучдын албанд иргэн болоод. Тэгээ тэмцээн уралдаан зохион байгуулахад ингээд адуу мал гэмтэгдсэн баг. Харин тийм шүү дээ. Унгаах тусмаа л бүхэл оноо өгдөг. Тэнгүүд залуучууд гिचглийн харуулт татахгүй ер нь орж ирэвэл татаад. Тэгээд ингээд судлаад үзсэн чинь дэлхийн улсууд хадууны одоо соёл тийм ээ. Хууль мөл байна штэ. Хадуутай зөв зүйл харьцна гэдэг. Үнэхээр энэ Монголынхаа энэ хадуучдыг дэлхийд гарах юм уу? Гарахгүй юм уу? Зөвхөн Монголдо байлгах юм уу? Гэдгийг нэг хоёр юу гарч иж байгаа байхгүй. Мэдээж Монголынхаа бүх хадуучсан залуучдыг дэлхийн одоо хаанч очсон бас очиж өрсөлдүүлэх. Одоо зөндөө одоо нөгөө ТV авраг гайл, дэлхийн авраг гайл одоо Булганых, Бугуулых гэл болж штэ. Тэр лөө очиулахын тулд ерөөсөө л адуугаа дээдэг. Тэгээ ширүүн гарч байгаа адуу унгаахгүй эргүүлж байгаа адуу чинь бол дэлхийд наягтналагч. Яагаад тэгэхээр тийм хурдтай гарч байгаа адууг унгаахгүй мэдрэмжээрээ татаж тэгэхээр тэн дээр чинь эр хүний адуучны бүхэл юм ярьж байгаа. Хараа, мэдрэмж, хурд, ухаан, тооцоол тий ахвастай байх, самбаатай байх бүх зүйл тооцоол гэж байгаа. Соргог чихний хүрд соргог байна шүү дээ тий. Тэгээд одоо л унгаах юм бол нэг унаа гасж байгаа. Тэгэхээр одоо залуучууд унгаахгүй тул амар өөрсдийгөө дайчилдаг болсон. Сүүлдээ юу морин дээр ингэдэг болсон юм шиг нэг унгаагаад тахлаар жолоо цулбуур барихгүй заяа. Цулбуура ингэ бүсэндээ авчвал чинь жолоогоо тавьчихна. Зүгээр ингэ заа гаргачаа морин дээрээ. Заа гаргачаа гэх. Тэгэл мориоч хөдлөхгүй моринд ингэ дагаад ирсэн ингэ татлаа боллоо. Тэг чи одоо унгаахгүй гэж чи нөгөө жолоогоо барьж jaan, цулбуураа барьж jaan, тэндээс гарч гадуу гарч jaan, морио урагчаа уушин хөдлөгч байна. Уургалж захтаа газ юу хамдаас айгуулаад жолоогоо татчихээн. Энэ ч ладууч юу жинхэнэ гоё юм гарч ирж байгаа. Яг үнэ. Тэгээ манай адуучд анх хойлохгүйс одоо ёстой яриагаа дуусгах. За. За тэгээ дүүгийн бас хэлдэг үгөө. За ингээ битэрий яриа ингээ өндөрлөж байна. За тэгээ маргааш битээр адууга яаж сурах нөө ийм бичлэг хийнэ тэгээд. Энэ хөө нэвтрүүлгийн маань духлан сууж таалан болгоосон бүх хүмүүстээс баярлалаа. Тэгээ мориндоо хайртай хүн эх орондоо хайртай гэдэг монголчуудаа морион яа. Тэ. Дэлхийн хүчийг бүх техникийг морины хүчээр хэмждэг. Тэгэхээр монголчууд бол дэлхийн хүчийг хоёр гартаа иргэшээж байгаа ард хүмүүс шүү ингээд бүгдөөрэнд нь хэмэр ирээё. Гоё үг байна. Хэмэр ирээё. За. За ингээд энэ шар газар байгаа маа цаа юм нэг. Хэрэг нахат. Хүмүүс үлчсэн. Шурд юм. Дөнгөж цай дууслаа.
Сайхан өглөө гэж. Сайхан өглөө. Монгол эрс Чингисийн бадрууд мартагаа нартагаа мөнх тэнгэртэйгэн хорвоо гин хасиг тоо сүмбидэн хитэн зууны тэртэгээс хөдөг мордын хөс хангалнаа хитэн зууны тэртэгээс хөдөг баатрын ухай сонсноо ая миний Монголын